Тэгэхээр сүүлийн 2 жилийн хугацаанд Монголд үл мэддэг нисдэг биетүүдийн үзэгдэл огцом нэмэгдэж эхлээд байна. Тэд зөвхөн нэг газараа биш хөдөө орон нутагт хүмүүст бол харагдаж байгаа. Тэгээ энэ харсан хүмүүс болон гэрчүүд яг өөрсдийнхөө харсан зүйлийг юу вэ гэдгийг бол мэдэхгүй. Тийм учраас тэдэнд хариулт хэрэгтэй байгаа. Хамгийн гол бидний гайхаж байгаа зүйл нь үл мэддэг нисдэг биетүүд яагаад чухам Монголыг сонирхох болсон бэ? Тэд яагаад их олноороо үзэгдэж эхлэв? Үүнд хариулт олох нь хамгийн чухал. Одоо бүх техник технологи хөгжсөн хүн болгон гар утастай. Тийм болохоор эдгээр гэрчүүд гэдэг байгаа хүмүүс маань тодорхой хэмжээнд өөрсдийн гэсэн нотлох баримттай болж эхлэв. Үүгээрээ харсан зүйлээ нотлох боломжтой болсон учраас эдгээр хүмүүсийг бол худлаа ярьж гэж шууд үзэж болохгүй. Манай сувгийн пэйж хуудасаар бол хүмүүс маш ихэнх бичлэгүүдийг явуулдаг. Тэр болгоныг бид нэг бүрчлэн шалгаж үзээд аль нь үнэн аль нь худлаа вэ гэдгийг бол нарийн шалгадаг. Мэдээж бол ганцхан үл мэддэг нисдэг биетээс гадна хиймэл дагуул, онгоц, дрон гэх мэтчлэн олон зүйл бол тэнгэрт мэдээж харагдаж байгаа. Тэр болгоныг бас хамаагүй үл мэддэг нисдэг биет гэж үзэх нь бол өрөөсгөл ойлголт. Мөн бидний одоо энэ хүлээж авч байгаа бичлэгүүдээс нэг анзаарсан зүйл нь болохоор 5 хүн тутмын 3 нь яг богдуулалттай холбоотой юм сонирхолтой бичлэгүүдийг маш их явуулах болсон. Бид өмнөх бас контент дээр яг богдуулалтын дээгүүр явж исэн юм 3 гэрлийн тухай бичлэгийг бас та бүхэнд хүргэж ирснийг бол санаж байгаа. За тэгэхээр яагаад чухам богдуулалтын дээгүүр үе гэрэлнүүд харагдах болсон бэ гэдгийг бид үнэхээр анхаарах цаг нь бас болоод байна. Ийм үзэгдэл урд өмнө манай улсад төдийлөн их харагдаж байгаагүй. Гэхдээ сүүлийн 1-2 жилийн хугацаанд бол энэ үзэгдэл яг энэ зайсан орчмоор их харагдаж байгаа. Тэнд ямар нэгэн нууцлаг бидний анхаарлыг татах үеч зүйл үнэхээр байгаа учраас бас тэд энэхүү эргэлдээд байгаа юм болов уу гэсэн хардлагыг төрүүлж байна. Бүр арай биш ээ. Хараа энэ бүр 2-3 мэдэн жагаас чинь. Юу юм бол? Богд бол яриа дээр. Нэгдүгээр бол камер жоохон бүрсгэрээ наа арай бол хийж таанд зигээд байгаа юм. Их санан байна. Тэр бүр амар татас чинь бүр 2-3 гэлзаа. Нарэ биш. Богдуул нь бол өөрөө маш их цад чулуу ихтэй уулнуудтай. Ихэнх хэсэг нь бол ойгоор хучигдсан төдийлөн машинууд гарч явах боломжгүй байдаг. Бичлэгэн дээр харагдсан ихэнх энэ нууцлаг гэрлүүд нь орой үдшийн цагаар байгаа учраас мэдээж богдуул руу бол оройн цагаар машинтай хүмүүс дээр нь гараад явна гэдэг бол мэдээж бүтчихгүй зүйл. Мөн нэг сонирхолтой зүйл нь эдгээр гэрлүүд нь боддоор бичлэгэн дээр гарч байгаас илүү тод харагдаж байсан. Бичиж авсан хүмүүсийн дүрс бичлэг ихэнхдээ маш холоос ойролцоогоор 10-20 км-ийн цаанаас бичиж авсан учраас зарим гэрлүүд нь төдийлөн тод харагдахгүй байж магадгүй. Мөн сүүлийн жилүүдэд үл мэддэг нисдэг биетүүдийн үзэгдэл дэлхийн үндэс болон бүрт нэмэгдэж байгаагийн хэрээр манай улсад ч гэсэн харагдаж эхлээд байгаа явдалд бол бид ямар нэгэн байдлаар анхаарал хандуулж эхлэх цаг нь болсон юм шиг санагдаж байна. Манай орны хувьд бол иймэрхүү үзэгдлүүдэд ямар нэгэн байдлаар хизээч хариу үзүүлж байгаагүй. Яг энэ төрлийн салбар бол хөгжөөг эхлэхэд болно. Учир нь бол зөвхөн сонирхогч байдлаар хүмүүс бичлэгүүдээ энэ тэнд байрлуулах ч юм уу эсвэл бидэнд хандаж өөрсдийн бичлэгүүдийг бол олон нийтэд хүргэж байгаа. Хэрвээ энэ мэтчлэн
богдуулан дээр харагдсан шиг үзэгдлүүд нэмэгдээд байх юм бол бид үнэхээр анхаарч эхлэх ёстой. Хэдийгээр дэлхийн ер нь бусад улсуудын засгийн газрууд үл мэдлэх нисдэг бит ч юм уу эсвэл ийм хайр гарагтай холбогдлолтой мэдээлэл дээр ямар нэгэн тайлбар өгөхөөс юм уу эсвэл олон нийтэд мэдээлэл өгөхөөс татгалздаг. Учир нь тэд бол үүнийг нууцлын ангилд оруулж аль болох олон нийтээс нуун дарагдуулахыг бол хичээдэг байгааг хүмүүс мэдж байгаа. Мэдээж бол үүний ард маш том шалтгаан байгаа гэдгийг надаар хэлүүлдэггүй та бүхэн ойлгож байгаа хаа. Яг гэвэл дэлхийд даяар хайр гариг болон нисдэг биетүүдийг байдаг гэдгийг олон нийтэд зарлчвал маш их хүмэн самуун болохоос гадна хүмүүс засгийн газраас ямар нэгэн байдлаар маш их том хариултыг бол шаардж эхэлнэ. Үүний дагаад бас хүн төрөлхтний үүсэл хөгжлийг борхон шашны хувьд ч бас маш олон зүйл дээр тайлбар өгөх хэрэгтэй болно. Постсны хайр гарагийн нисдэг дээр. Одоо гэрлээсаач. Тэг зэн дэшээ өрөөд байгаа ч тийм. Юу. Ямар яг бэ? Тэр дэшээ өрөөд байсан. Хачаа матрас яа. Алцгад шүү. Тэгээд барцыг шаард. Тайс сэний марш шүү. Дээр нь юу байгаад байгаа юм шүү нэрийнхээ. Утгаанда нараа нэг ийм тэнгэр дээр байгаад байгаа юм. Тэр барилга биш. Нараа. Тэд нараа ингээр байхгүй бол гэр гараад ирж байгаа. Нөт юу вэ? За тэгэхээр та бүхэн сая үтсэн бах энэхүү сонирхогч маань өөрийнхөө утсаар энэхүү бичлэгийг хийсэн. Тэгээд түүний бичлэг дээр болохоор нэг юм сонин гэрэл орой ингээд тэнгэрт харагдсан байгаа. Тэгэхээр энэ үзэгч маань яг энэхүү бичлэгийг Улаанбаатар хотын модны 2 хавцаанаас бичсэн гэж бол хэлсэн. За тэгээд энэхүү үзэгдлийг ингээд цонхны цаанаас бичгэд бол яг ингээд харагдаж байгаа. За тэгээд ингээд утсаа яг ингээд цонхноосоо гаргаад харуулахаар ингээд цаана бол юу ч байхгүй тэнгэрт ингээд хоосон харагдаж байгаа юм. За ямар ч тач энэ үзэгдлийг бол бид бол эрт дүгнэх бол боломжгүй. Энэ бол ямар нэгэн гэрлийн тусгалч байж болно. Эсвэл яг цаана харагдаж байгаа давхар цонхон дээр ойсон гэрлийн одоо ойлтоос харагдсан дүрс байж болох юм аа. Тэд нараа ингээр байхгүй бол Юу вэ? Юу вэ? Юу вэ? Юу гэлгүүд байна? Яг тэр арасан. Юу вэ? 2 3 Юу вэ?
Тэгэхээр манай улсад ойрын өдрүүдэд маш их сонирхолтой үзэгдлүүд их болсон байна. За юуны түрүүнд та бүхэнд сая эхэлж үзүүлсэн бичлэгэн дээр харагдсан 3 ширхэг хөл мэддэх технистик биет буюу 3 ийм гэрэл харагдсан байна. Тэгэхээр үүнийг бол сонирхогчийн дүрс бичлэгт бичиж авсан. За мөн яг энэхүү үзэгдлийг би бол өөрийн биеэр бол харсан. Тухайн үед бол үндэсний цэцэрлэг түрээлэнд явж байхдаа Улаанбаатарын урд хэсэг буюу Богдуулын дээгүүр яг ийм хэсэг гэрлүүд араасаа сууж байгааг бол анхаалж харсан. Тухайн үед бол миний утсанд сэнийг байгааг учраас би бол бичлэг хийж амжаагүй. Гэхдээ ямар ч үсэн энэхүү үзэгдлийг бол өөр нэгэн харсан гэрч ингэж утсандаа бичиж авсан байгааг одоо та бүхэн үзэж байна. Тухайн үед яг энэхүү гэрлүүд харагдах үед цаг бол оройн 8 цаг болж байсан. За бас эхэндээ энэхүү гэрлүүдийг харчаад би бол гарч идэнтэй хүмүүс уулнаас доошо бууж байна гэж бодсон. Бас нэг эргэлзээ төрүүлсэн зүйл нь гэвэл цаг их орой болсон учраас хүмүүс ингэж уулан дээр явах боломжгүй байх гэж бодож байсан. За тэгээд яг эдгээр гэрлнүүд бол маш тийм хурц тод өнгөтэй гарч идэнгийн гэрэл байх боломжгүй. Гарч идэн байлаач гэсэн тэр бол ингэж яг хөдөлгөөнгүй нэг чигтээ ингэж тусгах боломжгүй. Бас гарч идэн байлаа гэхэд бол мэдээж доошоо чиглүүлэх байх гэж бодсон. Мэдээж ийм өндөрт бол машин явах боломжгүй. Бас эдгээр гэрлүүд нэг зайнаас нөгөө зайд шилжиж маневр хийж байгаа байдал нь маш тийм өвөрмөц юр болсон юм байсан. За тэгээд үүнийг юу байж болох вэ гэж бодож үзэхэд бол энэ бол хиймэл дагуул байх боломжгүй. Учир нь тэд бол хит нам доор газар явж байсан. За мөн Америк нэгдсэн улсын SpaceX компани хөөргсөн Starlink-ийн бас хиймэл дагуулууд юм болов уу гэж бодож үзэхэд бол тэд бол маш олон тоогоор ингэж араасаа цуварч явдаг. Бас ингэж хит намдоор газар бол явах боломжгүй. Тийм учраас нь SpaceX-ийн хиймэл дагуулууд биш байна гэж үзэж болохоор байгаа юм. За тэгээд яг 7 хоногийн дараа бол яг манад харагдсантай адилхан үзэгдэл Канадын Оттава мужид бол харагдсан байгаа юм. Яг үүнтэй манад харагдсантай адилхан 3 гэрэл бас ингэж явж байхад нь бол гэрч өөрийн утсанд авчиж авсан. За мөн энэ сарын 22-нд Баян Улгийн аймагт нэгэн сонирхолтой үзэгдэл болсон. Тэр нь юу вэ гэвэл Тэнгэрээс ингэж солирын хилтерхийнүүд унж байгаа тийм дүрс бичлэгийг бол нутгийн иргэд бишиж авсан. За яг одоогоор бол энэхүү солирын хилтерхийнүүдийг бол дэлхийн ямар нэгэн одон орон судлалын төвүүдээс бол олж илрүүлж ингэж тогтоосон бол мэдээлэл байхгүй байгаа. За ямар ч байсан бол эдгээр бол хилтерхийнүүд нь хэмжээнүүд маш жижигхэн. За тэгээд дэлхийд унж байх үедээ ихэнх хэсэг нь баг ингэж шатаж дуусаад орж ирсэн байгаа юм. За манай улсад болсонтой адилхан үзэгдэл бол 2013 онд Оросын холбооны улсын Челябинск хотод бол болсон. За тухайн үед бол энэхүү солирыг бол хинч илрүүлж чадаагүй. Маш тийм гинтийн байдлаар бол ингэж дэлхийн агаар мандлыг нэвтэлж орж ирээд Челябинск хотод бол унсан байдаг. За түүнтэй адилхан байдлаар бол энэхүү микро солирын хилтерхүүнүүдийг бол ямар нэгэн улсын одон орон төвөд илрүүлж чадаагүй байхад энэхүү манай улсад бол орж ирсэн байгаа юм. За Cosmos магазин сайт дээр гаргасан судалгаагаар бол дэлхийд өдөрт дор хойж 17 ширхэг их бага хэмжээний тийм солируд бол анзаарахдаггүй байдлаар ингэж дэлхийн агаар мандлыг нэвтэлж орж ирдэг гэсэн тийм судалгаа гаргасан байдаг. За харин энэ удаагийн тохиолдол нь бол Баян Улгийн аймагт болсон байгааг та бүхэн харлаа.
Сансан хэмэл байгаа. Тэгсэн уртлаа тэр Учир нь шашин гэдэг зүйл нь эрт цагаас эхлээд ямар нэгэн эрх мэдлэлтнүүд болон төрийн эрхэнд байгаа хүмүүсийн иргэдийг удирдах гол зэвсэг нь байсаар ирсэн. Хэрвээ тэд энэ зэвсгээ алдах юм бол мэдээж хүмүүсийг ч мөн хяналтнаас алдна. Тийм учраас иймэрхүү цочир мэдээ гинт хүмүүсийн дунд ороод ирвэл мэдээж хөгжлийнхөө хамгийн доод шатанд явж байгаа хүн төрөлхтөнд бол хүчтэй цохилт болно. Тийм учраас бид ойрын 100-аас 200 жилдээ хайр гэрхтэй бол ямар нэгэн байдлаар холбогдох боломжгүй. Учир нь тэд биднээс хөгжлийн хувьд дэндүү хол тасархай. Магадгүй зарим нэг онол дээр ярьдагчлан тэд бол бидний ирээдүгээс ирсэн дүр төрх гэж зарим үздэг. Энэ бас байх боломжтой онол гэж би бол хувьдаа боддог. Бас ингэж үзэх болсон нэг шалтгаан нь яг дэлхийн 2 дугаар дайны үед Америк нэгдсэн улс Япон дээр 2 удаа цөмийн буужин хаяхад тесрэлтээс үүссэн тэр цөмийн хүчтэй дэлбэрэлтийн долгион азооны давхрыг нэвттлээд цааш ингэж сансарт бол тархсан байгаа юм. Улмаар тэр тархсан долгион нь явсаар хагаад ямар нэгэн байдлаар бас өөр юм соёлын иргэншлүүдийн анхаарлыг бол ингэж наашаа дэлхий рүү татсан. Тэгээд мэдээж олон 10 мянган жил ингэж тайван байсан дэлхий дээр яагаад чухам ийм зүйл болсныг бол тэд наашаа судалгаар ирээд үнэхээр хүн төрлөختөн бас хоорондоо болохгүй тоглоомор тоглож эхэлснийг анзаараад ер нь дэлхийд анхаарлаа хандуулах ёстой юм байна. Хүн төрлөختнийг ингэж нэг бүр мөсөн устгахаас өмнө зогсоох ёстой гэсэн дүгнэлтэнд бол хүрснээр ер нь бол дэлхий рүү үл мэддэх нэстэг биетүүдийн суваа бол тасархай болсон. Дэлхийн 2 дугаар дайнаас хойш. Тэгээд хүмүүсийн хамгийн их бас ярьдаг нэг сэдэн жухам яг хайр гарийнхын хизээ яг дэлхийтэй холбоо тогтоож бид нартай ингэж албан ёсоор яг уулзах гэсэн асуултанд бас хариулт авахыг их хүсдэг. Энд нэг зүйл хэлэхэд бас одоохонд бол бидний хөгжил болоод оюун санааны төвшин тэднийхтэй бол харьцуулшгүй. Тэдний хэмжээнд хүрэх бид бол хаач болоогүй байгаа. Яг түрүү хэлсэнчлэн дор хаяж бид 100 200 жилийн дараа бас хөгжлийн арай нэг ондоо агсан төвшөнд хүрсний дараа бас биднийг тэд нэг арай анзаарч эхэлж магадгүй юм. Бас одоогор бид бол маш ханхуу бүдүүлэг хоорондоо ингэж маш их байлдаж нэгнийгээ ингэж алж хөнөөсөн байдалтай байгаа учраас яг одоогийн энэ төвшөнд бол бид өөр соёл иргэншлийг бол хүлээж авахд дэндүү эрт байна. Тэдний бол ухамсарын төвшин бол бидний одоо байгаа үеэс хэд хол тасарчсан. Тэд дайн гэдэг зүйлээс аль хэзээ өөрсдөө чөлөөлж сэтгэл болоод хайр инэрлийн хувьд асар өндөр төвшөнд хүрсэн учраас ямар ч хоорондоо нэгнийгээ үзэн ядах сэтгэл байхгүй. Дайн хийх гэдэг зүйлийг бүр ухамсараас арчиж хайсан зөвхөн хөгжил, технологи, ухамсарын дээд төвшин гэсэн зүйлүүдэд л харьяалагддаг байж холбоо тогтоож харьцдаг байж болох юм. Тэгвэл энэ бүхэн ярьж байгаа зүйл бол зөвхөн миний өөрийн бод санаа гэдгийг бас та бүхэн нэг талаас ойлгохыг хичээгээрэй. Тэрнээс би их нэгэнд өөрийнхөө бодлыг ингэж тулгаж яг тийм байдаг шүү, ийм байдаг шүү гэж бол хэлхийг хүсэхгүй байна. Бас тэгээд яг энэ бүх онолууд нь яг миний уншиж танилцсан, мэдэж авсан хайр гэргийн амьдралтай холбоотой мэдээллүүдтэй маш нэгт холбоотой. За ингээд өнөөдөр имчилгээг хүлээж авсан та бүхэнд баярлалаа. Дараагийн имчилгээрээ иргэн уулзцгаая.